зэрэг дараа шатлуулсан дараа харан үртэй үсэх. Ямар ч юм мод шатаасан цагаан үс. Тийм. Яг мод ямар хэлбэртэй хийсэн яг тэр хэлбэрээ хадгалаад тэгээд ийм хараар модын үсгэж ярьдэн шүү дээ. Хараар үсгэж. Яг эцэгтэй хүмүүс одоо энэ бион үс үеийн унтаг үс байна гэж. Энэ одоо нэг модын ясыг шатаагаад гарсан модын яс, шатсан модын яс. Үүнийг одоо энэ тусгай зөрүүлэлт хэрэн дээр тэмдээд нөгөө бидний сайн мэддэг ясны гурил гэж энэ ийм төвөөл гарч ирсэн гэсэн. Сая ясыг хэрэмдээд ясны гурил. Энийг юу тааж хоото? Энийг бол нөгөө шууд одоо кальц, фосфор, бордог шууд газар дээр шууд ашиглаж болно. Шууд нөгөө энэ бас хүмүүс хоол ундаа хэрэглэж болно. Малын нэмэлт нөгөө тижээлүүд ашигтай долоос молоос тижээлүүдийн яалгад юм байна. Сайхид энэ хашааны шавар болоод ингээд ялгын шавар хогийг өчөлдөж хөрвүүлээ. Оснаа хэлээгүй. Хоёржигээр содод Санаа жигээр түгэцээ болсонод сая хатчихдаг гэсэн бууц манад юм байж. Энэ жигээр энэ одоо түүгийдэг нэг мөнгөд хажаад нэг зурдаг юм шиг. Энэ орон зам долооны статистик шүүтэрээ нарийн үс гэж байгаа. Энэ үс яагаад хийж байгаа гэхээр энэ үс яагаад гэхээр эдгээр сайн нэг 100% гаргаж авч байгаа. Бионы үс маань яагаад 10% агууд өвчтэй байж байгаа. Энэ хөрсөн найрнууд хэлээд байсан. Бид ашигтай юмудын үс байж байгаа. Жилийн нөгөө бүхэл үсэн дотор байсан тэр байдаг. Одоо ингээд бид үсэн буруу шаардлагатай үсэн буруу байна одоо бид болчихлоо. Одоо энийг асаа авч байгаа дээрээс сайн хийж байгаа. Сайжруулах үсгэн гэж болчих. Одоо юуныг дахиж шигшээд автомат механик томорцод явуулж байгаа. Одоо ингэ шигшээ бижин болсон. Тэсвэр шууд энэ өөрөө зөвлөлтийн хугацаанд савнда 5 кг гэж заасан. Яг 5 кг хэмжээтэй тааруулаад савлгая. Уутны өөрийнх нь жин 20 г. Бүтээгдэхүүний жин 5 кг, 5 кг 20 г баг ингэ тааруулаад. Одоо үүнийхээ амыг нь нааж байна.
Энэ баатун сорж өшмөр. Хий сорж нахуу сорхгүй нахуу гэх. Өнөөдөр тоололтоос тоолрох завтараа нэг хэдэн уут тэрхүү интернет хийсэн байх бүх юм тоолороо гарчдаг. Өөрөө бичээ цаасаар тэмдэглэж бичдэг шаардлага. Одоо ингэж болоод тэмдэглэж байна.